Тэгэхээр бас маш олон юу нэг бие дотор бас багтааж чадж шүү те. Тийм шүү дээ. Бас тийм байна. Мондөг юм аа. Манай өсөж жижигхэн биетэй шүү дээ. Тэгээд энэ жижигхэн биеинд бас ихтэй багтааж шүү. Сав бол биш. Энийг одоо нөгөө хүмүүс чинь ингэж ярьдаг шүү дээ. Би нөгөө сав гэдэг нь нэрийг одоо нөгөө савн дүүрчдэг гэж ярьдаг шүү. Хүмүүс чинь ингээл юм сураад тэгэл хэмжээгээрээ л сурдаг мурдаг гэдэг. Тэмүүцтэй хязгааргүй явж шүү. Хаа байсан динозавр орчуулдаг ч тэгснэ төрхийн одоо чиглүүлэгч өдөрдөг гэх юм уу одоо тийгээд явж байгаа хэр чинь бас мундаг байхгүй тий. Янз юм байна. Одоо тэр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг дээр чиний бодолд ямар байдгийг, чиний байр суурь ямар байдгийг тэр баяр дээр чи баяр тэмдэглэдэг үү, яадаг үү? Миний хувьд би одоо яг эмэгтэйчүүдтэй илүү хандаж ажиллаад тэгээд яг эмэгтэй хүнийг одоо эмэгтэй хүн их хүн байх хэрэгтэй гэдгээр нь биш зөвхөн эмэгтэй хүн юу хийж байна, эмэгтэй хүнд одоо эрэгтэй хүнтэй зөвлөвлөл яг энэ хүн ямар үүрэг гүйцэтгэдэг, хүлээдэг тэр нь болохоор яг одоо Монголоос ярихад Монгол талд ярихад болохоор одоо монголчууд биднээс би өөрөө жоохон харьцуулж байгаа л да. Ярихад болохоор эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх ёстой. Одоо ээж болох ёстой. Тэгээд тэр үйл явц нь бол болж байгаа. Тэгээд дараад нь болохоор яг одоо тэр гэр бүл болсныхан дараа амар их үүрэг хариуцлага бас эрэгтэй хүний үүрэг хариуцлага гэж тусдаа байгаа. Тэглгүй яах вэ? Тэгээд миний одоо саяны хэлсэн шиг одоо эмэгтэй хүний төрхтөр ажиллаж байгаа гэж тэгж яхад би болохоор тэнд эмэгтэй хүний эрхийг маш их харж байгаа. Яг үүргийг харж байгаа. Яг тэрэн дээр би өөрөө суурилж бодоход болохоор саяны Монголд одоо эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэдэг. Тэгэхэд одоо Шведэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, олон нийтийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг болохоор би яг эрхийг нь хамгаална гэдэг дээр амар санал нийлж одоо тэрэнд баярлах биш харин яг юу хийх ёстой вэ? Одоо юуг өөрчилж болох вэ гэдэг юм уу те? Тийм. Тэгэхгүй бол одоо яг энэ гэхдээ амар сайн санагдаж сонсогдож магадгүй. Эмэгтэй хүн жирэмсэн болоход эмэгтэй хүн амар хэм ингээд хориглоно. Тэгээд хүүхд төрүүлнэ бас тэгэхээр хүүхд төрүүлэлт бас айгүй одоо процесс явагдана. Тэгээд төрсний дараа бас тэгэл хөлний эсвэл янз бүр юм ба. Тэгээд чи эрэгтэй хүн юу гэдэг вэ гэхээр эмэгтэй хүнээ дэмжин. Гэхдээ дэмжих нэг яг тэрийг туулж явах гоор. Тэгэхээр одоо яг түрүүний хэлсэнчлэн одоо Шведэд болохоор эрхийг айгүй их авч үздэг эмэгтэйчүүдийн эрх гэж ярьж байгаа. Тэр нь болохоор эрэгтэй хүн хоёр бас тэр эмэгтэй хүний үүргийг эрх болгоод эрэгтэй ингэж тэнцүүлж одоо үүргийг хуваах жишээтэй. Яг үнэ. Тэгэхээр эмэгтэй хүний эрхийн өдөр гэдэгт нь би одоо надад маш их таалагддаг гэх юм уу одоо юу гэмээр ч юм дээ тий. Окей, одоо асуух. За зүгээр. Би шууд хайлтж штэ одоо шууд сэргэн байрлал авах гэж. Тийм ээ. Өөрөө эмэгтэйчүүдийн баяраар яг баяр утгаар нь баярлжээ юу? Үгүй. Хамгаалах гэхээс илүүтэйгээр яг баярлаад бүр ингээд цэнгэлдээл. Яа, тийм ээ. Би ч одоо тэгэл яг ята нас яваад ч байгаа юм уу? Ерөөсө баяр цэнгэл ата төрсөн өдөр мөдөр ерөөсө байлаа шүү дээ. Хүүх юм жоох юм бэ. Хүүх юм жоох юм. Бас яваад гинэ. Тэгээд төрхтөр асистер цагаан сараар би бас нэг гэр бүлтэйс биднээс ч гуруулаа яжаа дөрүлийн алаас цагаан сараар тэмдэглээл өглөө цагаан сарынхаа бозын өглөө нэдэл тэ. Тэгэл яг надад тэр нь амар гоё. Яг юм хийж байгаа би ч нэг амар тийм нөгөө нэг өвчтэй юм шиг байдаг шүү дээ. Одоо тийм суруу хайж тэгэл тэр чинь ингээл миний хуваарч одоо ерөөсөө ингээл цагаар бүгдийг хийдэг. Тэгэл одоо ингээл заримдаа ингээл хүмүүс за ингээл хэдэн минут за энэ чи завтай нүгсэн уг нь завгүй байна. Гэхдээ яг хэрэгтэй бол тусалж чадна гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар явдаг. Сэрэг ирсний баяр гэдэг Швед улсад чи юу сонсч ирсэн үү? Яг миний хувьд болохоор яг үгүй. Сонсож байгаагүй. Яг миний өөрийн хувьд л үгүй. Тэгэхээр Монгол хүмүүс дунд бол зөндөө байдаг. Тэр баярлаад бөөндөө ингээл зингэдэг. Өнөөдөр бас эмэгтэй хүний эрхийн талаар ярьж байгаа энэ сэдвийг бас бид хүндхийн тулд Юкиг өөрж оролцуулсан. Энэ бол Юки маань өөрөө Швед хүнтэй үерхдэг. Буюу одоо хамтран амьдрагч болоод тэдний шалж байгаа. Одоо бид тэр чинь 5 жил хагасалж байгаа. 5 жил хагасалж байгаа тийм. 5 жил хагасалж байгаа. За тэгээд энэ хүн
шивэд хүнтэй ханилаад ингээд амьдрч яахыг бид нар сонирхохыг хүссэн. Энэ хүнтэй ингээд амьдрах чиний хувьд яагаад энэ хүнтэй амьдрах болов те? Яагаад энэ хүнийг сонгож зорилт болов уу те? Юу гэх юм. Энэ талаараа жоохон бидний танилцаад амьдрал тал руу шинж жоохон орчих үү? За тийм. Би тэгвэл хоёрын асуултанд одоо зэрэг хариулчих. Одоо сая нөгөө эрхэн өдрөө болгон хамгаалалдгүй тэгээд бас найзлага залуу. Би одоо найз залуу гэж хэлт юм аа. Одоо нөхөр гэхэд одоо эдний жишгээр болохоор яг нөгөө тийм гэрлэж баталгаажуулаг бол нөхөр гэж ярьдаггүй. Тийм одоо манай ч айгу уг нь 50 үед 50 тэг яг би ч өөр амар ааштай тэгэл тэгж бас жоохон өөрийн хөргөх үе яадаг. Гэхдээ уурлахтаа бол тэгж уурлахгүй шүү дээ. Уурлахтаа бол тэгэл ингээл нэг жоохон ингээл хүүхдүүд чинь нэг уурлахаар жумбичдэг те нэг тийм болчдаг. Тэгэл тэр үед нь тиймээс бусдаар л яг хүн чанар гэдгээрээ одоо надтай харьцуулаад шал өөр хүн чанартай. Тэгээд яг шивэд хүн гэдгээрээ ч юм уу эсвэл одоо шивэд хүмүүс жоохон тайван байдаг гэдгээрээ ч юм уу одоо манай монголчууд хүмүүс тэгж ярьдэн шүү дээ. Монгол хүний цус халуун гэх тэгэхээр нөгөө айгүй их нөгөө ааш занан дээшээ дэше гэж явж болдог те уурлахтаа хурдан ч юм уу те. Тэгэхээр манай хүн болохоор намайг яг тэгдэг байхгүй чиний ааш зам амар удан баярлалаа гэсэн амар удуурлал тэгэл яг л юм байдаг гэдсэн. Одоо би чиний аргыг олцсон гэл тэр нь болохоор амар хөрхөл намайг уурлж болохгүй те намайг уурлал заавалжгүй аргатна эсвэл заавалжгүй ингээд одоо уурлж байгаа үед одоо дуугаа болгохгүй тийм тэгжиж одоо яг бит хоёрын ингээд үерхэл цаашгаагүй явна гэдгийг өөрөө ерөөхдөө ойлгоод тавцсан. Тэгээ тэрнээр амар хичээдэг. Тэгээд надад амар дэмжлэг туслалцаа болдгийм. Ерөөхдөө мэдгүй юмнууд амар их гарахад надад амар их тусалдаг байсан. Тэгээд тэрүүгээрээс бас өөр бос юмарч намайг тусалж намайг юунд сайн одоо жишээ нь заримдаа хүн чинь ингээл за миний төлөвлөсөн юм явахгүй байна гэл би чинь ингээл яана би энэ жил юу хийсэнгүү ч юм эсвэл яана би яг энэ би уг энэ сургуулийн одоо эдонд төсч хөсөн энүүгээр ингэх байсан ингээл тэр юу чи ямар сони юм бэ чи ийм их юм хийсэн бахад гэд ер нь зоригжуулалтаа мангарсан. Мангар гэдэг шүү дээ. Тэгээс энэ эмэгтэй хүний эрхийг одоо эрхэн өдрөө болгон хөндлөлдгүү гэдэгтэр би лав тэгж бодож байна. Тэгэл ер нь бол ингээл одоо арай ингээл гэртээ ирлээ гэж одоо манай хүн би одоо гэрээсээ хайгүйх ажиллаж байгаа. Тэгэл яг гэртээ ирлээ гэртээ ирээлээ за хайраа юм идсэн үү гарч хоол идэх үү эсвэл үед мар ямар ингээл ерөөхдөө амар хардаг. Тэгээ би ч яг уу ажилдаа их ажилдаа байгаа үедээ ерөөсөө тийм элдвдлэн хоол унд хийх тиймэрхүү юм байдгүй. Тэгтээ тэгж уг нь хийчихэж байгаа. Би тэр жоохон гадуур хоол идэхэ багсгаж байгаа. Тийм тэгэхээр ч уг нь тэгэхгүй бол тэгэл ажиллаад гадуур хоол идэл ингэж бас хэцүүлтэй. Тийм тэгэхээр амар халамжтай ер нь өдрөө алхах нь одоо миний хамгаалдаг тийм. Гадаад нүдээ сууна гэхээр энэ гадаад нүдээ суучлаа энэ одоо ингээд Монголын Чингисийн уруудмыг Монголын цусыг одоо ингээд өөрчлөе болчлаа гэж ярьдаг. Энэ дээр эмэгтэй хүнийг эрэгтэй хүнийг өөр гэж би өөртөө харддаг. Яагаад тэгэхээр бидний одоо сонсч өссөн уламжлалаас за чи хүү болж төрсөн юм чи энэ өрөөд мө үргэлжлүүлж явнаа. Тийм ээ? Тийм болохоор чи одоо өрөөд мө тасалж болохгүй гэж байгаа. За тэгэнгүүт эмэгтэй хүн төрөнгүүтээ за чи ямар ч гэсэн эмэгтэй хүн чи ингээд төрөх ёстой чи амьдрал авч явах ёстой чи бидний одоо хамгийн хайртай одоо юм сайхан охин өргөдөг бол ёстой хорвоо тосгүй нэ тэгэл төрж байгаа. За тэгэнгүүт тэрэн дээрээс нөгөө эрэгтэй хүн гадаад нүдээ суух эмэгтэй хүн гадаад нүдээ суух гэдэг дэр манай Монголын уламжлалсан яриа өөр зурчдад одоо юу гэдэг ингээд огтлоод тис байгаа юм уу? Тис байгаад байна гэж би хараад байна. Энэ бас монголч гэдэг нь Азиудын юу бас жоо тийм байдгүй юу? Гэхдээ бол Азиуд чинь Европ бүсгүүчүүдэд сонгогдоход тэр цензур чинь их хол واخхой. Аз эмэгтэй чинь Европ залуучууд ингээд сонгогдож нийлэх нь илүү нөгөө нэг өөр واخхой бас. Тэр дээрээ тулгуурлаад бас нэг жоохон юунууд байдаг бах бас тий. Асуудал. Тэгээд дээрэс нь яг нөгөө нэг мэдээж зөндөл асуудлууд байгаа л ахалтаа ингээл ярих юм бол тийм зүгээр товчгоо хэлэхэд эмэгтэй хүнийг зүгээр шууд хэлдэг. Чи хүний хүн болоод явнаа л гэж ярьдээ. Тийм эмэгтэй хүнийг энийг л хэлээ. Эрэгтэй хүн бол чи үр удмаа ингээд яг эр хүн болохоор чи ингээд одоо энэ овгоо ингээд таслахгүй тул үргэлж явах хэрэгтэй юм болохоор чи энэ удмаагаа явж яваарай гэж байгаа. Энэ дээрээс би хардаг үнс нь шивэд бас өөрөө 2 сая гаруй 3 сая гаруй хүнтэй
байх үеийн тий. үед цус ойртолт маш их үүссэн байна. Тий. Цус ойртолт их үүснээсээ болоод ямар нэгэн ургийн гажиг буюу ямар нэгэн гаж төрсөн энэ талаар чи бас дэлгэрэнгүй ярих бах гаж төрсөн тийм эндсэн ямар нэгэн юмнууд их үүссэн байна л да. Тэгэнгүүт маш олон цагаачийг авч тухайн үед эдийн засгч гэсэн унжсэн гэж ярьдаг. Эдийн засаг нь бол бүр амар Тийм уус 0 заасан. Тэр үед маш олон хүмүүс архинд орсон. За тэгээд байж явах үед цагаач маш ихээр авч татвар төлүүлээд тэр хооронд энэ усыг босгосон эдийн засгаар. А тэгэхэд цагаач маш олон ороод ирэхээр энэ хүмүүс чинь мэдээж хоорондоо суун, хандлан, үерхэн ингээд тэлээд явсан чинь одоо 10 сая гаруй хүн авт байхгүй шүү. Тийм тэгэхээр энэ дотор маш олон гадны орон орж ирсэн. Гадны орны хүмүүс орж ирсэн. Тэгээд цусаа сэлвсэн гэж ярьд юм бэл. Тийм тэр үед чинь бүр ингэдэг байсан гэсэн шүү дээ. Онгоцны буудлын дээр ингээд гадны хүн буу штэ. Тэнгүүт шууд нөгөө юун дээр юу пассворт олгодог. Манай иргэн бол гэж одоо хүсэл тавьдаг. Тэгээд иргэн бол одоо нөгөө зөвшөөрөд иргэн болж болно шүү дээ. Тэнгүү шууд нөгөө байр юу ажлын байраар хангаад ингээд шууд иргэнээ болгож авдаг байсан гэд. Яг тэр үед бол тийм байсан гэсэн шүү. Тэгээд тэгжиж ингэж босч ирээд тэгээд цусаа сэлбэд одоо бол тэгэл дийлдэхгүй болчихлоо шүү дээ. Харин энэ би энийг яг ингэж хэлэх гээд байгаа. Улсын энэ бас хөгжилтэй. За энэ бүхнийг ингээд энэ улсуудаас хараад ахаар цус сэлбэл гэдэг юм байгаад байна гэж. Чухал энэ нөгөө нэг генетикийн хувьд одоо энэ оюун ухаан хүртэл хөгждөг юм байна л да. Ингээд өөр цуснууд нийлээд ахаар ингээд ер нь тэгэж харсан. Тэгвэл бид нар нөгөө тэрийг уриалж байгаа юм биш л. Тийм тэгсэн бол биш. Тийм энэ ус тэгжсэн байна. Биднийг болохоор нөгөө хит бити ингээд бас хүмүүсийг нийт дээр ийм зөвхөн Монгол гэж ингэж бити байгаасаа гэж би зүгээр хараад байгаа. Энэ нь юу гэхээр хит их ингэж одоо олон жил цаашдаа үргэлжлэх юм бол одоо цус ойртол гэдэг чинь үүсээд биеиндээ хамаатан саднаа мэдхгүй ингээд явд юм болоод зүгээр харж байгаа юм. Энэ үнцгийг ярих юм бол бид нар буруутч магадгүй, зөвчж магадгүй. Яг одоогоор энийг бид нар туулж үзээгүй юм орчин цагийг ярьж байгаа болохоор бид нар энийг хизээч зөв гэж хэлж чадахгүй, буруу гэж хэлж чадахгүй. Сонссон харсан зүйлсээ л хэлгэж ярих хэрэгтэй юм. Тэгээд энтхийн ингээд улсуудтай ингээд харилцаад юу хараа зэрэг энтхийн нэг асуулт өгч шүү дээ тий. Яг чи хаанаас ирсэн бэ? Яг гарал үүсэл чинь гэж ерөөд айгүйх асуудаг шүү дээ. Тэнгүүт амар тий. Манай аав тентгийх, манай ээж тентгийх. Би өөрөө энтгийх. Би хагас тий. Тэрүүгээр амар тэгж одоо юу ч амар бахархаж ярьж байгаа юм шиг санагдаад. Би хагас тий. Манай аав тентгийх, би тентгийх гэдэг. Амар тэгж ярьж. Хаалбан тэр би өөрөө хаалбан. Наад чи амар инээд. болохоор зэрэг бас тийм гэж бас ярьдаг тийм асууж байна тий. Тэрийг хараа дараад нэг нүдэн сэргээд арай миний бодлоор бас тэгж бодоод байгаа байхгүй. Дэлхийн штэ хүн төрөлхтөн штэ гэдээ харахаар болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө өв соёл уламжлалаа алчхуудыг гэдэг дээр л зогсож байгаа юм л. Энд чинь ингээд байгаа байхгүй. Одоо яг наадах чи яригдаад Монгол гэл ингэнгүүт амар их зүхэл төрөд байгаа байхгүй. Одоо юу гэдгийг би дотроо Монгол би чи Монгол хэр хүн гэл ингээд ч юм уу те хий өмгшоол би бол Чингис монголч. Яг ингээд тэгэнгүүт гадны хүнийг харах ч юм уу гадны хүнтэй харилцах гэхээр өөрийгөө төгжиж эхэлж байгаа байхгүй бас ер нь би ч Монгол хүн яахаараа би чамтай яахаж явах хэрэгтэй юм гэсэн нэг тийм тэгэнгүүт энэ өөрөө соёлыг бас л жоохон онцгой болчиход байгаа байхгүй ер нь бол тийм жоохон нээлттэй ууг нь яг л чи нээлтгээр нэг дэлхийн штэ ер нь хүн төрөлхтөн штэ бүгд тийм өв соёл уламжлалаа авч үлдэх нь зөв хэлээ авч үлдэх нь зөв бид нар тэр бол зөв ёсноор яалчгүй бид нар авч үлдэх хэрэгтэй нөө үндэснийхээ өв соёл уламжлалыг харин хит одоо юу гэдэг нэг хятад хүний хүүхэд хятадын шээс юу гэдгийг жоохон юм одоо стол харьсан үн үздэг шиг л байхгүй юу хөрш орон Орос хөрш орон хятад хөрш юм чинь ойрхон юм ч өөр яах юм бэ тэр хүмүүс бие бинийгээ сонгоод олоод танилаад ингэж байгаа хүмүүсийг бити бас гадуурхаасаа л гэж зүгээр хүсэж энэ талаар бас ярьж байгаа шүү. Ойрхон зүйл юм ууг нь харах нь илүү амархан байдаг учраас бид нэр хятад Оросыг хараад ууг нь хараад л уулаад байгаа байхгүй юу тэгэнгүүт хэрвээ шивэд нь бидний хөрш улс байсан бол аль хэзээ бас л мууг нь харсан байгаа шүү. Тийм мууг нь харчаад зүгцэн сууж байгаа шүү дээ. Эрэгтэй хүн гадаад мэдээ сууж байгаа яагаад одоо нөгөө ингээл хүн гадаад түштэй юм ингээл нэг юм ярьдаг. Эрэгтэй хүн гадаад мэдээ сууж байгаа Монгол ингээд хамт алхахад хүртэл манайх ингээл юугүй хартаг юугүй юм реакшн үзүүлдэг тий. Тэрэн дээр болохоор яг л нэг өнцгөө үзэл гарч ирдэг. Эмэгтэй хүн бол яг бид нарт эрэгтэй хүнээс ялгарч байгаа. Би бол тэгж үздэг. Бүгд адилхан. Оюунс нь бүх одоо харагдах байдал дотор. Эмэгтэй хүн бол ганц ялгарч байгаа зүйл нь биднэрт сав гэдэг зүйл байдаг тий.
тэр өөр бид хөөхт төрүүлэн тий. А тэр утгаараа зүгээр одоо манайха өнсрүү үзэлтэй хит автаал тий нөгөө одоо эндээс одоо ихтэй дүндээс уулзалт ингээд ингэдэг. Би болохоор энэ амар эсрэг байдаг. Одоо энэ талаа 6-7 тэрбум мөнгөөс 2 хүн 2 бинийг оолно гэдэг бол тэгээд одоо нөгөө огшин тогтож амьдрын гэдэг өөрөө чи яг амар юм. Миний харж байгаа айгүй юм зөв системтэйгээр явж байгаа юм гэж харж байна. Тэгэхээр би энэ одоо хит одоо энэ цагууд бол хит юм өнсрөхөд байх бас хэрэгтэй ч юу гэж бас хардаг. А нөгөө өөрийнхөө хувьд болохоор давж чаддгүй яг миний нэг давж чаддгүй бас нэг зүйл ахгүй юм зүйл. Би бол нэг хүүхд төрүүлж үзээгүй хүнтэй суугааг байгаа болохоор яг альбаас ийм харилцаа байдаг болохоор өөр төрс гэж хардаа. Гэхдээ зөв сонголт хийсэн баг. Аль ч орны хүн тийм биш гэж харж. Тийм яг тийм. Одоо тэрнээр яг би өөрөө тэгж бодсон аахгүй. Өөрөө тийм дүнлэл гаргасан шүү дээ. Одоо ингээд анх би ингээд за одоо яг хүнтэй сууя ерхий гэсэн яг бодлого тэгэл хүмүүс тэнд ингээл за ингээл за нэг хүн ингээл үрхий найзлаж гэдэг юм уулзыг хэрж яа уулзаж үзэн. Гэхдээ нэг хүн чинь өөр чинь таалагддаггүй ч юм уу эсвэл цаашаа нэг за ингээд уулзаа явъя гэсэн сэтгэл төрдгөө байдэн штэ. Надад ерөөсөө тийм яг уулзаа явъя гэсэн сэтгэл төрж байгаагүй. Би чинь угаасаа сургуульдаа ингээл бүх юмдаа өөрийнхөө гэсэн одоо нөгөө зорилготой анхаарал тавьсан гэхүү байсан. Тэгээд сүлд нь яг манай хүнтэй би уулзалтаа заах тийм бодол байгаагүй. Яг тэр үе чинь би угаасаа хүн амтанд уурхин ч гэсэн бодол ерөөсөө байгаагүй. Тэгээд яг л уулзаал уулзах тусам тэгээ надад тэр үе чинь би нэг Шведийн нийгмийн шинжилгээ ухаан сурж исэн тэр үед амар хэцүү санагдаа. Тэгээд би яс юм дээр англи хэлээ сайжруулах гэж нэг чатанд ороод тэгээд Швед руу явцсан. Тэгээд дараа нь гисэн чинь хамгийн гол нь яг энэ хүнтэй байгаад ингээд ирсэн чинь надад зүгээр хүн гэдгээрээ гоё. Зүгээр л битээр ингээд одоо нэг хүний ингээд одоо хийм ингээд ингээд хоорондоо ерөөхдөө нийлж цогцдог тийм юм болоод явсан. Тиймээс би бусдаар өөрнүүдээр харж байгаагүй гэж бодож байна. Тэгэхээр яг л хүний сонирхол байхтай тийм. Нэгдүгээр тийм чинь нөгөө нэг бид нар чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа хувийн сонголт, түүний хүсэл одоо эрмэлзэл өөр тэгээ тэрийгээ сонгоод явах эрхтэй хүмүүс байгаад байгаа шүү дээ. Гэхдээ бас яг энийг нөгөө талаар нь бас ашигладаг хүмүүс байгаад байгаа тийм. Одоо жишээ нь яг зөндөл харагдаж байгаа шүү дээ. Бичиг баримтны төлөө ингээд одоо өөр хүнтэй суугах ч юм уу тэгээд амьдрах тэгээд эсвэл одоо юу гэдгийг илт байхад одоо чинь насны зөрөө уг нь хамаагүй л дээ. Гэхдээ бас нэг юм илт зүйлсүүд байдаг те нэг юм ээжээсээ хөгшин яг ээжийнхэн үеийн ч юм уу гэртээ суудсан байдаг ч юм уу те. Энэ минь бол одоо жишээ нь нэг талаараа бас ууг нь бодох асуудал те яг мэдээж эсэргүүцэхгүй тэр бол мэдээж сонголт нь гэхдээ өөр арга ч юм уу байх боломжтой гэж бас зарим талаар хараад байгаа байхгүй. Би яг одоо зүгээр яригж байгаа асуудлыг жоохон сөрөх гэж л үзээд байна л да. Нөгөө талаас нь бас харах гэж л үзгээд л байна л да. Тэгмүү тэр бол бас нэг юм тодорхой хэмжээгээр тэр бас уг нь шүүгдчихэл авах хэрэгтэй те гэж бодож байна. Тийм үгүй юу аа. Яг хариулт болгохгүй тайгаа за би яг буруу юм яриад явж шүү. Тэгээд дээлэнтэй нөгөө сонсож байгаа үг нь яг ийм байх юм. Би одоо нөгөө энэ нөгөө фитнесийн багш гэдэг байхгүй. Тэгээд нөгөө Монгол эмэгтэй хүмүүстэй аягүй их төлөв ажиллаж байгаа болохоор одоо над дээр бас ингээл олон асуудалтай эмэгтэй хүмүүс явж шүү дээ. Тэгээд Швед нөхөртэй, Монгол нөхөртэй янз эсвэл ингээд амьдралтын асуудал үүссэн. Тэгэхээр миний бол дийлэг сонссон хариулт яагаад тэр хүнийг сонгосон бэ? Одоо жишээлбэл ингээд асууж штэ отко өрөөс чинь тэгэнгүүт өөрөө л айгу гоёор ингэж хариулж байна. Би гэхдээ амар өөр юм нэрэг авч байна. Тэгээд нөө над дээр ингээд явж байгаа хүүхнүүдээс сонсохлоор дийлэнх хувь нь дандаа нөө Монгол залуучуудын одоо хариуцлагагүй байдал, амьдралд ханддаг хандлага, тэ аав болсоноос хойш өөрчлөгдсөн зүйл, тэ ихнэрээ хайрлах. Энэ болгон зүйл одоо энэ шивэд хүнтэй ингээ харьцуулах юм бол бүр ингээ өдөр шөнө шиг ялгаатай гэдэг хариултыг л өргөж сонсож байсан байхгүй. Тэгэхээр үнэхээр яг тийм. Одоо зүгээр нийгэмд тэгш амьдрал гэдэг дүрмийг зүгээр баримтлаж болохгүй юм уу? Энийг л яриад. Зүгээр л тэгээ явчихмаар. Энэ эмэгтэй хүн гэдгээрээ дорд үзэж болохгүй. Энэ эрэгтэй хүн гэдгээр нь хүндлээ тэмдэгтэй тавьчих болохгүй. Аль аль нь тэнцвэртэй байх хэрэгтэй. Мэдээж эрэгтэй хүн гэдгээр нь хүндлэх бол Монголын уламжлал 100% байх хэрэгтэй. Би дээр ярьж исэн малгайг нь хүндлээ дээдэлдэг бол тэр уламжлалаа дагаа л юу. Тэлээ бүсийн доогоороо бити гарга ингэдэг гэл одоо ингээл ярьдаг. Тэр бүгдийг хүндлээ дээшлээд явъя. Эрэгтэй хүн хүндэл. Тэгвэл эмэгтэй хүн ч гэсэн нөгөөт нь хүндлээд явах хэрэгтэй. Энд чинь миний өрөөдмө гаргацсан шүү. Энд чинь миний хүүхдийн ээж шүү. Энд чинь миний ээжээс ялгаа юу ах вэ? За юу ч яаж ч муудалцаад ямар ч альва залуу усууд маргалдаан үүсчил байдаг. Хийнийхэн дээр гал ингэдэг. Энэ бол нас юм шиг байлээ.
яг ийм нас байдаг хүмүүс ингээл Үүртэй бэлтгэл зайл үе ингээл тэрийгээ даваад гарцны дараа арай өөр харилцаа руу ч ингээл яг муулцаад ингээд за энэ ингээд үргэлжлэх юм бол гэдгийг ингээд төсөөлөд харж байгаа юм чинь. Тэгээ миний хувьд бол одоо ингээд жоохон маргалаад ингээд энэ хэрвээ өшөө үргэлжлэх юм бол гэж төсөөлөд харангууд шал хогийн болж байгаа байхгүй. Яг зөв. Зүгээр илдвэр хэлээл те. Би айгу хогийн үеийг сонсон шүү дээ. Яг тэр эмхтэн болохоор над хэлж чадах юм нь бол одоо нөгөө намайг жиггэн зэвүүг нь хүргэхийн тулд ялахын тулд тэр чинь намайг янз бүрээр хэлнэ шүү дээ. Тэрэнд би гомддог юм болохоор те. Тийм үе сонсохгүй тулд гэдэг энийг жоохон хэрэгжүүлж хэлж байгаа тийм. Тэгээд ингээд явчихаар айгу амар юм байл л шүү дээ. Тэгээд хэдхэн хормын дараа арай өөр юм ярьжсэн, арай өдөж байгаа буцаад эвдэрчдэг ч юм уу. Ер нь одоо тэр л их чухал. Энд бас яригддаг зүйл ямар нэгэн маргааныг хамгийн зөвлөг таслан зогсоодог. Энэ бас энэ хууль нь социал шанс лөө. Тэгээд одоо хүүхэд нь ээж аавыгаа маргалдахад тэр нь эцэг ээж аавыгаа багштай хэлдэг. Ээж аав өрсөлдөд зодтолдоод аав очиод алгадаад авна гэдэг юу гэдгийг одоо жишээ тэгээд тэгэнгүүт нөгөө жинхэнэ хүний ирэх гэдгээ барьж шууд хүүхдийн сайхан яриулна шүү дээ толгойг нь хэлээд миний хүү жимс мэдээж байгаа. Тэгээ яриулгууд нөгөө энэ бид хоёрын дунд л үлдэх нууц гэж ярьдаг байхгүй багш нар тийм. Энэ юу н зөвлөхгүй нийгмийг л баг дээр нь л одоо цэвэрхэн болох гэдэг шүү дээ. Улс нь тэгмүү тэр хүүхдийг ингээд яриусараагаад хамгийн юм мэдээ социал шанс буюу одоо тэр хамтж байгаа амар тий. Амар гоё. Доктор оройхон чангахан хоёр хүн ярилцахад таалагдчих. Өөрөөсөө орж ирэл та нар ингээд жоохон дугаа намсчихгүй яг хүмүүс ингээд яг улаан цам хэрэлдэж байгаа үе тий. Шууд цагдаагийн дуушиг цагдаа 15 минутын дараа орж ирээд яг болцгоо нэг үнэхээр асуудал үүссэн ба за чи нааширгээл нэг юм яриад явчихсан. Ярилцаад тэгэл яг асуудлыг тухайн моментод шийдээл. Тийм болохоор энэ бас хүүхэд эмхтүүнийг яаж хөндлөд байгаа нэг тэрэн дээр харагддаг. Ээж хоёр муудслаа. Магадгүй ээж нь аавын зөхиод авсан байсан ч гэсэн хүүхэд ярихад тэрийг адилхан хүүхдийн хажууд хүчрхийл харууллаа гэдэг тэр шууд багаас нь жидэр тийм харуулахгүй заагаад байгаа байхгүй. Хүүхдийг одоо ээж гэдэг биш зүгээр тухайн гэр бүлийг хийж байгаа зүйл байгаа байхгүй тий. Яг тухайн гэр бүлийн харилцааг л одоо багаас нь ингээд гоё болж байгаа байхгүй. Суурь зөв суурь тавиад байгаа байхгүй. Тэгээ хүүхдийн эрх одоо шивэдэд бол хүүхдийн эрх бол нэг гэж хэлж олно. Одоо манай хүн тийм нэг юм юу прошект аваад сургууль дээр хийсэн. Тэгсэн чинь тэр нь болохоор уг нь сургууль нь бол түрээслэгч эзэн уг нь тэгсэн чинь одоо нөгөө компаниас нь ингээд энэ юмыг хизээ хийх вэ гэдэг одоо юм ингээд одоо сольж шатны ажил тэгээ тэрийг ингээд одоо нүүлэхэд энийг хизээ хийх вэ гэж. Тэгэхэд уг нь тэр компани нь шийдэж болно. Тэгсэн чинь сургуулиас насуун сургууль нь шийднэ. Яагаад вэ гэвэл сургууль нь одоо хүүхдийн эрх нэгдүгээр ч байдаг. Тийм болохоор ерөөсөө л энэ ерөөсөө бүх юм хүүхд нэгт. Тэгэхээр яг тийм хүүхдүүдийн асуудлыг шийдчихээ тэгээ заавал сафраа хийж болох нэ гэдэг тийм. Хүүхдийн эрхийн талаар бид дахиад хэлж байгаа нөө. Энэ бол бас өргөн. Тэгэхээр хүүхдийн эрхийг бол одоо саяны минутээр ярьдаг тэр социал шанс гэдэг зүйлийн тэтгэл юм бол боочлороо хүүхдийн улс авчихдээ. Тэр айгүй амар тийм болохоор энийг юусоо хашраагаад байгаа юм биш. Зүгээр тэр чи ээж аавын хашраагаал хүүхдгүү болаанаар ингэж харуулад байгаа юм биш. Зүгээр л улс авчиж байгаа. Чи харж чадахгүй бол энэ хүүхдийг хүмүүжүүлж юм энэ хүүхдийг байна. Ингээд бол бид нар авчи өчнөө олон жил ханилаад хүүхд төрүүлэхгүй хүмүүст өршүүлж тийм. За тийм болохоор тийм зүйлсээс одоо хүмүүс айгаад гэр бүлээсээ одоо ингээд энд амьдарч байгаа залуу хосууд төр хүүхдүүдтэйгээ харьцаа өөр болоод зарим жоохон буруу энэ төр яваад байгаа юм шиг харагдаад тэр нөгөө хитрхи нөгөө айгаад ингээд хүүхдүүд нь хитрхи ингээд байгаа юм шиг ингээл яг харагддаг л да хүүхдүүд тэр гэхдээ нөгөө хүн болгоны л бас хүмүүжлээс ондоол байгаа. Харин тэгдээ гэд хүүхдүүдийг буруу явуулах юм байхгүй харин яг тэр цагдахгүй насандаа тасгалахгүйчлээ тэгж яагаад гайг болчихгүй л хөө. Харин хамгийн зөв зүйл чинь гэр бүл дотроо л зүгээр хамгийн зөв уур амьсгалыг анханаас нь харуулах загнахгүй байх гэж одоо юу хүүхдийг мэдээж ямар ч хүн загнажил байдаг. Гэхдээ өндөр дуугаар биш бид нар нөгөө хэний яриаг сонсч ирсэн. Эдгийн тог дээр орж ирсэн юм блэ? Сэтгэл зүйч. Баярлалаа. Юм блэ? За нэрнээс автуушаараа. Тэр хүн бол хүүхдээ ингээд яг төвшөнд нь харьцгээд яаж муу сууж байгаа өөртөө зэрэгцч нүдээ ингэж хатсуулж байгаа хайцгээд үнэн л юм байлаа. Бас тэгж харьцах нэг өөр дээрээс нь гэж харьцах нэг өөр. Тийм болохоор энэ хүүхдийн талаар бид арай өөр дараагийн дугаарт ярих бах. Тэгээ бид нар бас нэлээд яриад
Алчлаа шүү дээ. Аваа алчлаа шүү. Тэгээ Илүү одоо алчлаа. Амар их бас дараа нь ярих сэдв яг сэдвүүдийн зөндөө гарч ирээд идэг. Тэгэл нийгмийн халамж цаашаа над татвар, хууль, шүүх гэх зөндөө ярих сэдв бидэнд байгаа. Тэгээ энэ удаагийнхын дугаарыг энэ хүрээд бид нар өндөрлөе гэж бодож байна. Түрүү дуусах. За тэгээд бид бүхний нэвтрүүлэг таалагдсан бол та бүхэн бид бүгдийн YouTube хаяг руу YouTube сувг руу ороод subscribe дараад тэгээ Лайк дараад, subscribe дараад, хонхоо дараад, коммент бичээд, шүүмжлэрээ муулаарай. Одоохондоо бол тэр нь илүү хэрэгтэй байгаа шүү. бид нар нөгөө их шүүмжгүй яваа. Тэгээ энэ ч бас даваа л гэж бодож байгаа. Заавал юмыг харлуулж, заавал юмыг шүүмжлээд, заавал муу талаас нь харж ингэж тэр талаасаа нэг хүнд хүрэх гэснийг бид нар хүсээгүй. Болж үл хүмүүсээс шүүмж авахаасаа илүү тэр хүмүүсээс өшөө илүү гоё санаа оноо, орны үг. Тэгээд дээр нь тэр хүмүүсээс өшөө илүү та нар ингүүл зүгөөрөө нэгдэг тийм зөв шүүмжтэй. Тийм зүйлсийг бол бид нар хүлээж авахд маш баяртай байдаг. Ямар нэг юмыг харлуулж, ямар нэгэн яригдсан зүйлсийг өөрийнхөө тунгаан шүүж шууд өөрөө тэнд илэрхийлэх бичгээд бол мэдээж шинжил дуртай байх юм ч тийм болохоор тийм юм бичиж байгаа бол бичих шаардлагагүй. Тэгээд Зөв шүүмжийг. үзэх чирэггүй манайх арай Зөв шүүмжийг баяртайгаар хүлээж авнаа. За тэгээд сайхан ая тоглоод нэг ганц дууд болчихоо. Одоо орой болж ин доо хэлээ. За тэгээд Сэртэл дууд дуулаад нэг давслаа байгаа. Таснаа чи гитаранд яваад бидний юмэрээ суучлаа. Бид нар нөгөө нэг энд цацсан шүү. Бид нар нөгөө шууд залгаад плей дарах хаа. Бид нар нэвтрүүлгийнхаа дунд юм уу нэг бол өрнөл хэсэг дээр юу яадаг. Гитар тоглодог. Гитарын дээр бид нар бас нийлж одоо дуулч нэг үзэх гээд байгаа юм аа. Тэгээ өнөөдөр болох нь үгүй юу? Дуулчихгүй болохгүй тэгээд аяа дараалаа. Ягаад тэгэхээр бид нар нэг шүүмжлэлийн юм юу болохоор альва өнөөдрийн ярьсан зүйлс юм уу муухай бүхэн энэхүү хөгжмийн жавхцаар арилаг сайн сайхан бүхэн энэхүү хөгжмийн жавхц чанга дуурж байгаа шиг бүх юм сайшаа шүү. Сайн сайхан бүхэн гэрэлтэж асаасаа дураасаа бидний энэ хүрж байгаа дууд чимээ та бүгдийн чихэнд та бүгдийн тархинд мөн та бүгдийн гэр бүлийн хүрээлт хүрээсэй гэж бодож байна. Өшөө илүү өргөн болохын тулд та бүгдийн ганцхан коноп буюу бид бүгдийг өшөө дэмжижээвэл бидэнд комент үлдээгээрэй. Тэгээд сэтгэл үлдээгээрэй. Бидний хамгийн гол зорилго бол их орныхоо хөгжлийн төлөө тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах зорилготойгоор энэхүү нэвтрүүлгийг Швед улсын Стокгольм хотоос Монгол улс руугаа мөн Монгол хүмүүстэй зориулж хийж байгаа юм шүү. За, Мөн түүнчлэн лайк дарахаа мартуузай. Лайк дараа. Манай хөө амарсан байна уу гэж аваасаа л найдаж шүү одоо тийм. одоо ирэх хамгаалт юм харъя. Тэр хамгаалт юм байна. Одоо харчихъя. Одоо тийм хайраа. За тэгээд бидний бэлдсэн сэний стокийн дагуу YouTube руугаа ороод YouTube сувгатайгаа нэгдээрээ тэгээд өшөө олон хүмүүс биднийг түгээж энэхүү бидний линкийг шеэр хийгээд бид бүгдийн сувгийг өшөө илүү дэмжээрэй гэж хүсэж байна. Ингээд бид бүгдийн урилга хүлээж авсан Юкидаа баярлалаа. Тэгээд цаашдын сургуулиудад нь олон сургуульд сурж байгаа. Тэр нь өшөөж сурах Монголтой хүн байгаа байхгүй. Тэр өшөө олон сургуулиудад нь бүгдд нь амжилт хүсье. Тэгээд яг өөрийнхөө энэ байгаа байдал шиг ирч хүчтэй тэ өөрийгөө гэсэн өөрийнхөө төлөө хүн өөрийгөө хайрлж ийж хүнийг хайрлна. Тэгэхээр өөрийгөө хайрлсан болохоор чи хүнийг хайрлсан. Тэр хүн чамаас их хайр авсан болохоор чамайг зөрүүлж хайрлаж байгаа. Тэгээд чи хүн өөрийгөө л хайрлж гэсэн үг. Тийм болохоор чи хүнийг хайрлж байна. Тэгэхээр би чиний энэ гэр бүлийн чинь тэ одоо энэ сонголтын дээр би бол дэмжиж байна. Чамайг яагаад гэвэл хүн өөртөө ихтэй өөрийнхөө төлөө энэ дэлхий том бөмбөрцөг дотроос дээрээс ингээд нэгийг олоод учирч нэг чинь том учир шүү. Тэгээд өшөө сайхан арч сургалтын хөтөлбөрийн сурлах хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Хэдүүлж би энд сурлах хөтөлбөрийнхаа амжилтыг хүсье. Тийм одоо өшөө илүү сурцгаа шүү. Тийм. Хичээцгээе. Сайн сурцгаагаа. Тэгээд нэвтрүүлэгтээ минь хамтаа үзэгч та бүхэндээ Баярлаа. хайрыг түгэй. Өшөө их илүү мэдлэг боловсруулал өөрсдөө өшөө их илүү боловсролыг авч хөгжүүлээрээ өөрсдөө. Тэгээд бид бүхэн тэр чинь нэмэр болгож энэ хүн нэвтрүүлгээ бэлдсээр байх болно. Тэгээд бидэнтэй хамт нэвтрүүлгийг явуулж байгаа манай багийн хамт олондоо бас баярлалаа. Мундаг байгаа шүү тий. Манай багийн хамт олон улам л тоног хөрөмжин чанарч чадал бид бүхэн улам л мундаг хүчтэй болоод байгаа. Энийг бас дуртахад таатай байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд манай клубын тий клубын уламжлал болсон. Сөрөн маань бас сар байгаа гэж. Ажисаар байгаа. Хөгжсөөр байгаа. Тэгээд нэг дууг бид нар сонгож авсан байгаа. Энэ хүү дууг сонсоод та бүхэн бас
Нэгийг бодож тунгаах бах. Хайр гэдэг үнэхээр сайхан агуу. Ингээд бүгдээрээ Мартин 8-ны баярын мэндийг буюу олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах энэ өдрийн мэндийг эмэгтэйчүүддээ хүргэе. Мөн цэрэг эрсүүддээ их орныхон төлөө үргэлж урдан зогсох ийм зорилготой цэрэг эрчүүддээ бас баярын мэндийг хүргье. Яа. Тий. Баярын мэндийг хүргье. За тэгээд бүгдээрээ сэтгэлийн үгээ ярилцсан юм чинь Чингис хаан хамтлагийн Жаргал сайхан ахын зохиосон сэтгэлийн үг хэмээх сайхан дуугаар нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд анх удаа бид нар бүгд зэрэг дуулж үзэх чинь тий. Каракот ч үзээгүй шүү дээ бид нар. За тэгвэл дууг нь явж үзэх үү. Эхний бадаг тахилтаа нэвч тий. Бүгдээрээ нийлж үзэх байгаа шүү дээ. Тэгэл яагаар явах ч нөө. Доо. Яла. Сэргэж баяр билгээсэн итгэл дүүрэн чиний минь мишээ хаач явсан нэг л яруул амцгийг минь доглоснаа хараараа чи намайг ивэ ханяра би бахархнаа оо хараараа чи намайг ивэ ханяра би бахархнаа Үгэлээ ханаараа би бахнаа. Шөөцтэй. Санаа үгэлт юм бэ. Яаж зүгэлж болно. Үгэлээ хүрвэл ханаараа бахлаа. Баярлалаа. Сая ингэж хэлсэн. Би яг чиний бодчихсон юм яа.